одоо хүний бие өөрийгөө хангалттай ангааж чадах хүч бидний бие дотор байдаг. Тэр таныг ингэж хэлсэн чинь миний бүр ингэ бие ар заагаад тийш. Байдаг. Тэрийг бид нар тийм хүч байдаг гэдгийг бид нар мэддэг. Тэр хүчийг яаж ажиллуулах ёстойгоо бид нар бас мэддэг. Тэгэхээр тэр арга замыг бид нар чатлаараа одоо миний хувьд бол энэ 7 жилийн хугацаанд чатлаараа хүмүүст энэ ойлголтыг өгөх гэж хичээж ирсэн байна. Энэ цаг хугацааны мэндийг хүргэж जैन. Тэгээд миний хувьд маш гоё сонирхолтой аялыг эхлүүлж байгаа. Энэ аялынхаа мэдрэмжийг, түүхийг тэгээд дээрэс нь ухаарлуудаа та бүхэндээ хуваалцъя гэж бодоод сурлаар энэ подкастаа эхлүүлж जैन. За тэгээд өнөөдөр болохоор Gemma Miracle-ийн Diamond улс төрийн ухааны доктор өнөр жаргал захиралтайгаа уулзж байна. За тэгээд хоёулаа эхлээд танилцъя те. Та минь өөрийгөө танилцуулаад. За сайн байцгаана. Саяхан танилцуулга дээр жоохон засвар хийчихв те. Gemma Mongolia гэдэг байгаа. Gemma Mongolia-ийн Diamond юм байгаа. За Miracle гэдэг нь болохоор яг миний өөрийн ургийн модондоо хөгжүүлдэг багийн одоо нэр бол Miracle байгаа юм л да. За уучлаарай. Тэр алгуулдаг. Гэхдээ хүмүүс яг тэгээд мэдэхгүй болохоор нөгөө би бүх юм дээр Gemma Miracle гэж тавьчихдаг болохоор компани нэрийг хүртэл Miracle гэж болгох байдаг талтай. Би харин таны нөгөө нэг постуудыг ингээ хаяа хараад ингээ ахаар Gemma Miracle Diamond тэгээд айгуу гоё нэг тэнгэр ивэ гэдэг бичдэг тий. Тэр айгуу гоё үг. Гилээ хайртай шүү тэнгэр ивэ гэдэг. Одоо намайг үзэж байгаа, намайг харж байгаа тухайн постыг уншсан бүх хүнд миний өгдөг одоо ерөөл юм да. Тэнгэртэй ерөөгдөн, тэнгэрт ерөөгдөн гэдэг чинь тэгээд гайхамшиг шүү дээ гэж бодод юм. За миний хувьд болохоор ер нь аль доорндод төрсөн. Төрсөн нутаг манд орнод. За хинтийн бэрхэд өссөн. Тэгээд доорнод хинтий гэж ер нь бол овгуулж явдаг. Тэгээд 7 жилийн хугацаанд эцэг сургууль Солонгос хэлний багш хийж байгаад Мөс олон улсын харилцааны магистрийг дүүргээд одоо их сургууль удаан багшлахаар бид нэг доктор болох хэвээр даалгавар байдгийн. Тэгээд доктор болох гээд Солонгос ирсэн. За тэгээд Солонгос ирснээс хойш одоо 2 хүүхдээ Солонгос төрүүлээд одоо ээж болсны дараах майнд их өөрчлөгдсөн л дөө. Тэгээд бид нэр одоо эмэгтэй хүн чинь хүүхдээ төрснийхаа дараа л ер нь дахин төрд юм байл л шүү дээ. Оюун санааны хувьд дахин төрөлт надад явагдсан. Энэ хүүхдүүдийн төлөө би юу хийж чадах вэ? Тэ? Ахаад унтж байхад мөнгө ордог аргыг бүтээхгүй бол өмнө нь яг би одоо энэ дэрхээсээ өмнө оюутан зуучилдаг компанитай болчихсон. Дээр нь аялал жуулчлалын жишээ хөрхэн компанитай болчихсон. Зундаа хүмүүсийг аваад авчдаг. Өөрийгөө болгоод нэг ямарсан чадаж ийн гэж боддог байлаа л да. Тэгсэн. Ээж болсон дараа тийм биш байсан. Тэр бүх ажил зөвхөн миний оролцоотойгоор хийгддэг ажлууд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр би хүүхдээ тэрвэрээ гэртээ сууж явах үед ч гэсэн надад асуудалгүй юм мөнгө өөрөө миний төлөө ажилдаг. Тим системийг босгож амжаагүй байна гэдгээ ээж болсныхаа дараа л мэдэрчээсэн да. Тэгээд ээж болсны ар дээр өөр хүүхдүүдийнхаа төлөө баталгаатай ирээдүйн төлөө миний хийж чадах зүйл юу вэ? Унтж байхад мөнгө ордог арга бүртээ хэрэгтэй байна да. Гэд одоо ээж болсныхаа дараа шууд би мөнгөний хичээлийг эхлүүлжсэн. Мөнгөний майндсет юу нөхөр хүн хэрхэн байж хэвтэй юм те. Баян майнд гэж байдаг юм уу? Гэдэг талаар 16 оноос эхэлж ер нь бол хичээл хийж эхэлсэн. Маш олон хүний одоо YouTube гişи сайхан юм байна шүү дээ. Google гişи сайхан юм байна. Хүсэх юм бол бүгдийг одоо үзэж болдог тийм. Тэгээд энэ хүртэл ирэхэд миний солонгос хэл надад бас их том одоо нэмэр боллоо доо. Ямар азар би солонгос хэлийг сонгосон юм бэ? Энэ сонголтод нөлөөсөн аавда бас их талархдаг шүү дээ. Үргэлж тий. Тэгээд солонгос хэлнийхаа ачаар л одоо ингээл ямар ч хэлсэн сайхан байгаа. Тэгээд цаашид ч гэсэндээ гайхалтай ирээдүй солонгос хэлний буйнаар бас орж ирэлтэй байна да. Тэгээд мөнгөний хичээл хийж байгаад одоо ойлгосон зүйл ямар ч хэсэн бид нэр одоо мөнгө олох маш олон аргууд байдгийм байна тий. Бонд байна, хувьцаа байна, за үйл хөдлөх байна. За тэгээд эдгээрийг бүгдийг судалж байгаа надад хамгийн ойрхон байсан нь юу байсан бэ гэхээр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхгүйгээр эхэлж болох зүйл тий. Гэдэг зүйлийг сонирхоод дижитал бизнес буюу энэ YouTube, Facebook, Instagram энүүгээр бас бид нэр ямар ч одоо хөрөнгө оруулалтгүйгээр хөрөнгө оруулалтын зөвхөн тархинд л те хөрөнгө оруулалт хийгээд
Тэгэхээр чинь тархиндаа хөрөнгө оруулах гэж өөрөө хичээнэ л гэсэн үг үстэй тий. Өөрөө одоо их мөнгө хинэгнээс олох шаардлага байхгүй. Тэгэхээр гар доор харгаар би энэ бизнес эхлэж болох юм бол зүгээр юм байна гэж бодоод би YouTuber болохгүй шийдвэр гаргачлаа. Тий. Тэр чи одоо бас л 16 он мөнгөний хичээл хийж эхлээд зорьсон нь одоо YouTube байхгүй юу. Тэгээд хүн чи YouTuber болох гээд YouTube-ийн тухай бүх янз янзын номнуудыг авч тавиад бүгдийг уншаад тухайн үед чинь энэ одоо бол бүгдэг гоё жигдэрсэн байна шүү дээ. Тухайн үед камер яг миний судалж эхэлж байгаа үед заавал камер тусдаа, майк нь тусдаа. Энэ ухаалаг утас чинь гоё хөгжөөгүй байсан уу яагаад байхгүй юу. Одоо бол утсан дээр бүгдийг нь пар тий. Тэгээд 16 оны үед чинь бол заавал камер авах хэрэгтэй, майк тусдаа авах хэрэгтэй. Тэгээд ахаа гэрэл байх хэрэгтэй. Энэ гурван зүйлийг чи авч тавьчаад эхлүүлнэ гэж их л юм болж илаа да. Тэгсэн 19 оноос эхлээд одоо YouTube-ээ эхлүүлэх хүртэл 2-3 жил орсон байт юм аа. Тэгээд юу эхлүүлэх вэ гэдэг чинь санаа олох их юм бэ лээ. YouTube дээр хөгжиж штэ хүн чи. Эхлээд за би яаж YouTube-ээс мөнгө олдгийг ингээд судлаад намаа аваад үзээд байсан. Ямар ч сан намайг дагдаг 1000 хүнтэй болчих хэрэгтэй. Тэгээд 100,000 жуухээс үсэх ёстой тий. Энийг ойлгоцсон. За тэгэл 1000 эхлээд 1000 дагагчаа хүлээсэн чи 1000 дагагч тийм амархан би болдог зүйл биш байгаа байхгүй юу? Яа хөөрхөө. Тэгэл нэг өөрийнхөө дагагчийг нэг нэмэгдэнгүүт баярлаа л гэдэг. Тэг тийм байлээ шүү дээ. Бичээс байж байгаа 40-40 50 болсон. Тэгсэн чи өө нэг нэмэгдлээ. YouTube эхлүүлсэн бөө тий. Харин яг тэглээ. 1000 хүн болохгүй 1000 хүн болохоор одоо мөнгө орч ирнэ гэж бодоод өстой нэр 1000 хүнээ мөрөөддөг байж лээ. Тэр 1000 хүнд өрөх чинь бараг хэдэн жил болсон шүү. Жил нь болсон. Тэгэхээр энэ YouTube хийж байгаа миний нэг ахаад эхлүүлээд ойлгосон зүйл юу вэ гэхээр би ч өөрөө олон танигдсан инфлюенсер биш байлаа шүү дээ. Одоо болж ямаагаар авах хөрх ингээ хүмүүс танигдаад байгаа юм л да. Тухайн үед ямар хин намайг хин таних бай те. Манай оюутнууд яг миний эргэн тойрон таньдаг мэддэг хүмүүс л мэддэг байгаа юм чи. Тэгээд 1000 дагагчаа мөрөөдөж аваа нэг 2 жил болсон. Гэхдээ байнга ингээ юу оруулж байх ёстой байтад тэгэхээр би дагагчийн төлөө гүгэдсэн. Гэхдээ яагаад бас идэвхтэй зүтгээгүй гэхээр санаа маань хөгжих хавцад нэг юм байсан. Ихтэй солонгос хэлний багш байсан шүү дээ. Солонгос хэлний багш болохоор өөрийнхөө солонгос хэлийг заая гэж бодоод одоо тэгэл чи самбар бүх юм бас ингээд төлөвлөж байгаа шүү дээ. Одоо энэ сүүлд энэ Zoom-ийн whiteboard гэдэг энэ олон гоё юмнууд гоё гараа зэгцэрж байгаа болохоос ш. Тухайн үед чинь заавал самбарын урд очиод энийгээ тавьжаад ингэхгүй л болохгүй үе байлаа. Яг надад янзд ямарчсан тийм даалгавар байгаад байсан гэсэн үг. Тэгээд солонгосд заах гал нэлээд хөөрхөн бэлтжижсэн тэгсэн ойлгосон чинь мөнгө солонгос хэлийг сурахын тулд надад солонгос сонирч байгаа хүмүүс л үзсэн шүү дээ. Тэгээ одоо зөнгөт одоо нийт 3 сая монгол хүний хичнээн солонгос хэл сурах гээд байж байгаа юм тий. Тэнгүүтээ энэ YouTube дээр ингээд зөвлөдөг юм юу гэхээр ер нь Монголын зах зээл гэсэн маш чиг зах зээл. Одоо яг энэ Жемагийн бизнес хийгээд ингээд харахад гэсэндээ үнэхээр YouTube дээр гэсэн Монголын зах зээл жижиг зах зээл байхгүй. Тэгэхээр бидний ярьдаг зүйлээ ядаж би 50 сая солонгосуудад хүргэх юмыг яриул зүгээр юм байна да гэдгийг бас хичээл хийж явах хэрэгтэй ойлгосон. Илүү томор сэтгэж хэлсэн байна тий. Томор сэтгэж хөгжиж шít. Хөгжөөд байгаа байхгүй. Одоо тэгэхээр чи ч гэсэн одоо эхэлж байгаа бол эндээ суралцсан гэсэн үг байхгүй. Миний ярьж байгаа сэдв тэгэд бид бол солонгос дээр контент хийж болох юм байна гэж ойлгоод бас юм солонгос тийм амжилттай контент хийдэг гадаад хүмүүс байдаг байхгүй. Тэр хүмүүсийг ч гэсэн хараад. Тэгээд тэр гадаадд болохоор солонгосын энэ тэнд явсан аялал дахиад солонгосын идэж байгаа хоолоор их контент хийдэг. Тэгээд солонгосууд их үздэг. Яагаад үздэг вэ гэхээр гадаад хүн солонгос дурлаад солонгосын юмыг ингээ идэж уугаад яваад байгаа нь тэднэрт их сонирхолтой байдаг юм шиг байгаа. Энэ бол бас нэг одоо сонирхож байгаа хүмүүсээс санаа. Тэгээд надад болохоор идэж уугаад тэгээд яваад байх нь бас нэг сайхан санагдаагүй. Тэгээд миний хувьд бол юг за эхнээл чинь би бүх монголчуудад зориулсан контент хийя гэж зориод тэр нь одоо майндсет байсан, мөнгөний майндсет байсан. Тэгээд мөнгөний майндсет дээр толгуурлсан. Ер нь майндсетээр толгуурлсан 100 номыг би авч тавьжилаа. Вау. Одоо ч миний номын сангийн артлт ингээ харах юм бол бүгд мөнгөний тухай, тэгээд майндсетийн тухай. Тэр нөгөө баян байна гэдэг нь хүн өөрөө
өөрөө бий болгодог байгаа байхгүй одоо солонгос жасусанга гэж яригддаг өөрөөрөө баяжсан хүмүүсийн тухай түүх илүү тий хүмүүст хүрдэг ягаад гэвэл өвлж авсан юм чинь би болсон зүйлийг өвлж авч ийн гэдэг бол бусдад нэх үнцэнтэй байдаг үл юм байна л та. Гэтэл нийт хүн амын ихэнх нь одоо тий баяжхаг хүсдэг мөрөөдөлтэй. Өнөөдөр яг юм хийх хүссэн ч гэсэн биднэрт мөнгө байдаггүй хүмүүс байдаг. Тэрний нэг нь би өөрөө байсан байхгүй юу? Ер нь л тэгээд хэдий болж байгаа ч гэсэн ингээ хангалттай яг хуу бид нар өдөр хоноо ингээ тухайн үед огт болоогүй бол биш болж исэн тий. Гэтэ илүү баялаг бүтээмээр шүү дээ. Баялаг тий. Тэгээд судлаад үзэнгүүт энэ одоо баяжих маягыг бид нэр өөртөө суулгах хэрэгтэй юм байна гэдгийг одоо тэр номнуудаа уншиж агаад бүр илүү сайн ойлгож авсан. Тэгээд 100 одоо мөнгөний тухай ном, 100 майндсетийн тухай ном уншсан да. Тэгээд тэрүүгээрээ юу хийсэн бэ гэхээр энэ номнуудыг бүгдийг нь YouTube дээр уншиж үгэй гэж бодсон. Гэхдээ номыг тэгж шууд уншиж одоо би эхлээд би өөрөө уншин штэ. Эхлээд бүгдийг нь өөрөө уншиж ойлгочоод унсан номын тухай ярих байхгүй юу? Тэгэхээр чин Booktube. Тэгэхээр ингээ ахиа тэр уншиж амжаагүй олон ном байгаа шүү дээ. Ер нь солонгос хэл дээр би чинь бүгд солонгос хэл дээр уншиж байгаа болохоор одоо миний хичээл хийдэг юм уу энэ судалдаг юм дандаа солонгос юм англи хэл дээр их суралцдаг. Англи хэлээ хөгжүүлэх гэж бас хичээгээл англи хэл дээр яаж хийж байгаа сонсно гэдэг үзэж таардаг шүү дээ. Тэгээд тэр явцад юм өнөөдрийн энэ Gemma хийх болсон бүх одоо шалтгаан тухайн номнууд дээр байсан гэсэн үг. Би ямар ч гэсэн network хийх ёстой юм байна. Одоо нэг юм байт юм байна лээ. Хүнд номноос олж авсан миний мэдлэг баггүй юу? Хүн дөрөв аргаар маш баян болох боломжтой гэнэ. Хязгааргүй баялаг бүтээх боломжтой. Дөрөв арга. За нэгт харгана. Заяа. Маш гайхалтай баян аав ээжийн үр хөвтлөө төрчих юм бол өвлж аваад баяжих боломж байна. Замдсан баян. Харин тийм. Өвлж аваад баяжих боломж байна тий. Хоёр дахь бүр баян болох боломж нь маш одоо хөрөнгөтэй, чинэлэг, баян нөхөртэй болох юм бол, их нэртэй болох юм бол бас баян болох боломж байна тий. За тэгвэл бид нар тийм нэ нөө. Яг үнийг хэлэхэд байхгүй шүү дээ тий. Баян жирийн нэг бороохон ямар ч гэсэн өөрснийхөө амьдралыг болох гээд ингэ явж байгаа болохоор эхний хоёр нь байхгүй байгаа байхгүй юу. За миний окей хүүхдүүдийн маань аав бас л хөрхэн амьдралын төлөө сайхан цэцдэг гэдэг залуу байдаг. За тэгээд дараагийн 3 дахь одоо баян болох боломж нь бусдаас онцгой чадaltaй. Ямар нэгэн зүйлийг чаддаг. Ур чадвар ч юм уу одоо Elon Musk-ийн жишээ загвар тавил л та. Эсвэл одоо ийм онцгой гойд хөгжмийн чадвар, онцгой гойд тэгээ хөгжмийн чадвар байсан гэсэн тэр хөгжмийг чаддаг гэдгийг маркетинг хийх хэрэгтэй болчихж байгаа байхгүй тий. Эсвэл маш гайхалтай зураг зурдаг байсан гэсэн тэр зургийг би ийм гоё зураг зурдаг гэдгээ бас маркетинг хийх шаардлагатай болдог. Тэгэхээр ямар нэгэн бусдаас онцгой гой чадaltaй авах юм бол хязгааргүй баялаг бүтээх боломжтой байдаг гинэ. Одоо дуучид соёл урлаг ийм төрөл. За надад тэр хоолой наалгаа. За маш гоё бүжгэлдэг тийм бүжгийн хөдөлгөөн. За ямар ч гэсэн тий онцгой гой юм бас алга гэж өөрийгөө харсан л та. Тэгээд эсвэл бүтээл гэж болох нь тий энэ дээр зөв ямар нэгэн одоо гараа ч юм уу хийж Elon Musk-ийг харах юм бол тэр толгоогоо ашиглаад бүтээл гаргасан юм байна шүү дээ. Одоо дэлхийн огторгоо ертөнцийг байлдан дагуулахад авч байгаа маш супер залуу байгаа байхгүй юу. Тэгэхээр чин бусдаас өөрөөр сэтгэж чадчихээн тий гахалтай байгаа байхгүй. Тэгээд тиймэрхүү одоо онцгой гой чадлах бол баяжих боломж байдаг гинэ. Одоо Elon Musk саяхан дэлхийн хамгийн супер баячуудын нэгэнд ороод номер 1-т нэзэрч ихслаа штэ. Тэр шиг. За дөрөв дэх нь гэж. За дөрөв дэх боломж намайг ер нь өнөөдрийн network руу хөтлсөн. Дөрөв дэх үг нь. Эхний 3 байгаагүй. Тэгээ дөрөв дэх нь юу байсан гэхээр network marketing гэдэг үг байсан. Network marketing гэж сонсонгууд тухайн үед энэ одоо network marketing гэж юу юм бол доо мэдгүй тий юу юм болоо гэ хайж үзсэн. Тэгээ Google дээр search хийсэн чинь Amway хамгийн түрүүнд загвар болж гарч ирд юм байна лээ. Network гэж юу вэ гингүүд ингэдэг гингүүд те доор нь
ийм компаниуд ингээд номер 1 Amway орж ирдэг. Тэгээ би тухайн үе би чинь Amway хийх ёстой юм байна гэд зүгээр ингээд номноос уншсан мэдлэгээсээ би Amway хийх ёстой юм байна гэдэг одоо зүйл миний тэрхэн шууд суучих байгаа байхгүй. Network гэдэг үгнээс шалтгаалаад хайсан хайлтан дээр Amway гарч ирэхэд хүн кодлогдож штэ. Одоо би чинь хязгааргүй баялаг бүтээ гэдэг мөрөөдөлтөй болсон байсан. Тэгээд Arjema-тай учир хүртэл 19 оны үед хүртэл өөрийгөө ингээ харсан чинь нэлээд олон Amway-ийн лидерүүдийг ингээд фоллоу хийсэн заяа. Сүүлд ингээд Gemma-г харчаад Gemma-тай учирсныхаа дараа би өөрийгөө ямар олон Amway-ийн хүмүүсийг би яг фоллоу хийсэн байдгийг зөвхөн Монгол гэлтгүй Солонгос хүмүүс ч гэсэндээ фоллоу хийсэн байсан. Тэгэхээр ер нь бол тэр ухаан үед авсан миний өөртөө өгсөн код намайг надад Gemma-г дуудаж ирсэн гэж би боддоо шүү дээ. Түүхийг тууллаа, маш гоёор, дэлгэрэнгүйгээр тий бас маш олон зүйлийг ойлгож авахаар хуваалцсан тандаа баярлалаа. За одоо миний хувьд болохоор MLM бизнесийг ерөөсөө юу байдаггүй, мэддэггүй, сонирхдаггүй нөгөө нэг сүлжээ гэж нэг гоё үг гэдэг шүү дээ. Сүлжээ гэх. Тэгээд энэ дээр бас надаа өнгөрсөнд авч ирсэн нөгөө юу байгаа. Одоо траума гэж баг ярихад баг болохоор ягаад тэгэхээр оюутан байхдаа нөгөө цагийн ажил энтер гээл ингээл зар яхаар тэнгисийн тэнд гээл цагийн ажил гэхээр би 3 удаа ингээд орфлемд хулхтуулаад очижсэн байхгүй юу. Цагийн ажил, цагийн тэдэнд өөрөг гээл ингээл тэгэл яг ангууд ямар ажил вэ гэхээр ингээд нэг өөр ажлын нэр хэлээд тэгээд ингээд очихоор яг ингээл яг шууд ингээд орфлемийн ийм сургалт руу оруулаад суулгачдаг. Тэгээд би бүр бурхан минь энийг л хийхгүй юм шүү. Яг юу ч ингээд ямар ч тийм нөгөө одоо хичээл сонсно гэдэг юм ойлголт байхгүйгээр шууд тэгээд тэндээс сүлжээ гэдэг бол ингээд маш одоо юу гэдэг аймаар гэдэг юм эсвэл хүнийг хуурдаг, хулигддаг ийм зүйл юм гэсэн тийм ойлголт авцсан. Дахиад цаашаа өргөжлүүлээд яваад би 2022 оноос хойш ерөөхдөө хувийн хөгжлийн сургалт яг нөгөө нэг энэ амьдрал арай биш байна, арай өөрөөр баян сэтгэлгээтэй амьдарч болъё, дэлхийг тойрж аялах мөрөөдөлтөө тий. Тэгсэн ирнэ яг ингээд цалингараа амьдраад ах юм бол энэ мөрөөдөлтөө хизэж хүрэхгүй мэн гэдгээ ойлгоод тэгээд 2022 оноос хойш одоо хүртэл ингээд хувийн хөгжлийн сургалт зүйлдээ энэ маань яг бясалгал болоод ингээд яваад дахиад дээрэс нь ер нь би энэ хорвоо дэлхийд яг яах гэж төрсөн тэр утга учраа болъё гэдээ бүр ингээд гүнзгийрээд суралцаад ингээд яваад байгаа байхгүй. Тэгээ яг нэг үе ботход одоо яг тэр мөрөөдлийнхаа заамд орсон бас онлайнаар тодорхой хэмжээний 2 3 их усрээс орлого бүтээгээд ингээд эхлэе явж байгаа. Тэгээд одоо нэг харин ороогүй салбар маань, сонирхоогүй зүхтааж исэн салбар маань Gemma гэх юм уу одоо MLM бизнесийн салбар болоод тэгээд одоохондоо бол яг нөгөө эхлээд жоохон түлхдэг байсан. Манай анаа Gemma-гийн MLM бизнес хийдэг. Тэгэнгүүт би нөгөө нэг би надад ч ерөөсөө яахгүй. Сонирхгүй байна гэх. Яг анигийнхаа урмыг бодоод хаяа нэг бүтээгдэхүүнээс дуртай дургу авдаг. Тэгээ ямар ч гэсэн манай анаа манай гэрт очиход бол Gemma-гийн бүтээгдэхүүн манад байгаад байгаа юм. Сам надад бэлгэлсэн. Бас нөгөө нүрийн гуаша бас надад манай анаа бэлгэлсэн. Тэгээ өргөжлүүлээд одоо сойдч гэдэг юм уу. Ямар ч гэсэн анаа гэрт ирэхэд танаа амиг хэрглэж байгаа шүү гэсэн ийм одоо өөрийгөө хамгаалсан нэг тийм юм байгаад байсан. Тэгээд өнөөдрийн ярианыхаа бас нэг зүгээр гол сэдвээр рүү шууд орё гэж бодож байна. Би Gemma-гийн мацаг 3 өдрийн гайхамшиг яг эхлүүлээд өнөөдөр 3 дахь хоногоо дүүргээд тэгээд яг өнөөдөр болохоор одоо энэ агшинд мацгаад тайлаад ингэ явж байна. Тэгээд хоёулагийн яг өнөөдрийн хувьд ярих цаг маань бас богино үлдсэн байгаа даа болохоор шууд гол сэдв рүү орчих. За мацгийн талаар бас би ямар ч ойлголтгүй, ямар ч мэдлэггүй анх удаа мацаг хийж үзэж байгаа. Өмнө нь бол турах гэж маш олон аргаар оролдож байсан. За ингээд миний тухай яриад ах юм бол маш их зүйл байгаа. За тэгээд танаас асуух гээд байгаа асуулт маань мацгийн талаар. За тэр дундаа Gemma-гийн мацаг одоо энэ 3 өдрийн гайхамшиг буюу бид хэдүүлээгийн сая хамтдаа аялаад амраад аз жаргалтайгаар багаараа бас энэ явах мэдрэмж аягүй гоё юм байна шүү дээ. Мацгийнхаа аялд яваад ирсэн. Тэгэхээр Gemma-гийн мацгийг бас илүү гоё дэлгэрэнгүй яриад өгөөч гэд. За. Тэгэхээр миний хувьд бол эрүүл мэндийн тухай хичээлийг судлаад Gemma-тай хамт яг 7 жил болж байгаа. Хүний биеийг судалж, бие антаа судлах ажлыг хийгээд 7 жил болж байна л да. Тэгээд одоо энэ орчин үеийн анагаах ухаан гэдэг ойлголт байгаа тий. Дээр нь уламжлалт анагаах ухаан гэдэг ойлголт байна. Дээр нь сүүлийн үед функционал анагаах ухаан гэдэг ойлголт бас байгаа. За миний өөр нь бол өнгөрсөн хугацаанд судалсан эрүүл мэндийн хичээл хийсэн одоо салбар юу вэ гэхээр функционал анагаах ухаан гэдэг ойлголт байгаа. Ер нь бол биеийг ерөнхий системд нь одоо
цэгцлэн гэдэг ойлголт гэсэн үг. Орчин үеийн анагаах нь болохоор зөвхөн одоо элэг бол илгээ, зүрх бол зүрхээ, бөөр бол бөөрөө нэг эрхтнийг барьж аваад гүнзгий ороод тий зөвхөн тэр эрхтэн одоо эмчнэр гэхэд л бөөрөө л мэддэг эмчнэр биш. Эсвэл одоо илгэл тий эмчилдэг эмчнэр байхад функцийн анагаах гэдэг ойлголт маань өөрөө юу вэ гэхээр хэрвээ та биеийн ямар нэгэн зүйлийг ангая гэж бодож байгаа бол энэ бие систем гэдэг бол нэг зүйл юм аа. Хэрвээ босоо бөөрийг нь цэгцлэгч хагаад бусд эрхтэн асуудал үүсгдэг зүйлс зөндөө шүү дээ тий. Одоо энэ ууж байгаа юмнууд бол яг тэгээд байгаа байхгүй юу? Нэг эрхтэн дагнсан юм уухад нөгөө эрхтнүүдээ алж идэг байгаад байгаа юм. Тэгэхээр энэ одоо замаас сүүлийн үед ямар ч байсан энэ функцийн анагаах маань юу вэ гэхээр би ерөнхийд нь аваа энэ системийг ойлгоо тий энэ системээр дамжаад дараагийн эрхтнүүдийг бүхэлд нь бид нэр ингээ барих ёстой. Хэрэг тэгж имчилгээ хийж юм уу тэгж зөвлөгөө өгч чадахгүй бол та хөөч зүйлүүд нэмэр байхгүй. Гэдгийг ямар ч байсан өөрөө эхлэж ойлгож аваад дараа нь одоо надтай хамт байдаг олон хүмүүстээс үнийг ойлгуулъя гэж зорьсон. Тэгээд сурах хавц тэгээд Gemma гэхээр хүмүүсийн үеийн сүлжээ гэдэг утгаар биш. Миний хувьд одоо тэгэхээр лидерийн майнд ямар байна? Тэр багийн майнд тэгж хүчдэг. Баггүй юу? Тэгээд хүмүүс нөгөө янз янзын өөрийн чинь тараа маш шиг тий сүлжээгээ бодцоод ингээд цутаад байдаг. Гэтэл энэ болохоор шал өөр юм яриад байгаа сте тий. Харин яг ингээд ирсэн чинь шал өөр юм яриад өөр зүйл ярьдаг байхгүй юу? Тэгээд яг ингээд үйлдэл аваад ингээд эхэлсэн чинь яг үнэндээ би мацаг ингээд хийгээд надад миний бие дээр ийм өөрчлөлт гарна гэж бодоагүй. Гэтэ би дөнгөж 3 4 хоног дээр явчихсан. Зүгээр надаа сая бол яг ёсоор явах аялал үнэхээр гоё байсан. Тийм болохоор аялалд бараг явах гэж явсан. Тэгсэн чинь бүр ингээд эсэргээрээ юм үйл явдал болоод байна. Таалагдаад тий. Тэгэхээр энэ өөрөө тэгээд одоо судлах хавцтай хахад манай Gemma өөрөө бас 3 өдрийн гайхамшиг гэдэг мацагтай байгаад мацгийг би улам хөгжүүлж судалсан гэсэн үг л дээ. Ер нь мацаг гэж юу юм те? Яагаад бид нар мацлах хэвтэй юм гэдэг ойлголтын талаар илүү дэлгэрэнгүй судалгаа бол одоо ч гэсэн хийсээр л байна. Тэгээд 7 жилийн хугацаанд маш олон гахалтай үр дүн байна шүү дээ. Хүн юун дээр хүч авдаг. Өнөөдөр миний амнаас гарч байгаа хүчтэй байна уу? Хүчтэй байна. Хүчтэй бас. Энэ юу вэ гэхээр энерги хүчтэй байна. Өнгөрсөн хугацаанд бид нартай хамт яваад маш олон гой цэгцэрсэн, даралтын юмнаас гарсан, сахарын мартаж чадсан, сахарын эмийг мартаж чадсан, холестерин юмнаас гарсан тий. Тэгээ өмнөхөр гоё ингээд ийм бие даахгүй явж исэн бол Gemma-г мацагтай яваад ингээд төрөл арилжаад бид нар ч танихаа болтол өөрчлөгдсөн хүмүүс зөндөө байдаг байхгүй юу. Энэ нь өөрөө юу гэхээр энэ болгоно надад өөртөө нэрэд хүч өгдөг. Миний хувьд одоо жаргалтай байдаг зүйл юу гэхээр мацагны ар дээр Gemma-тай хамт байсны ар дээр хүмүүс маань нэг гоё олоод өнгө ороод өөртөө ихтэй болоод ургаал цэцгэлээл тий хүн өөртөө өөрчлөгдөөл эхлэхээр надад боломж байгаа юм байна гэдгийг хараад дараагийн зүйл рүү тэмүүлж эхэлдэг. Тийм үстэй тий. Өнөөдөр би хэцүү байгаад өнөөдөр би өвдөж ивэл юм бусдыг бодох, юм бусдыг хайрлах, бусдыг гэх ямар ч сэтгэл байхгүй шүү дээ. Өөр би хэцүү байхад чинь тэр эрүүл хүн л бусдыг гэж чадна, эрүүл хүн л амжилтыг бүтээж чадна, эрүүл хүн л хин нэг хайрлах чадна, бас эрүүл хүн хин нэг хүндэлж чадна. Эрүүл хүн бүх зүйлийг чинсэлсээ хийж чадна. Тэгэхээр номер 1 одоо бидний Gemma-г одоо лидерүүд миний ойлголдог зүйл юу гэхээр эрүүл мэнд номер 1 шүү, тий. Эрүүл мэнд номер 1 байж чадах юм бол бид нэр юу бүтээх боломжтой. Тэгээд тэрний чухал суурь нь детокс юм аа. Бид нэр өнөөдөр ярьж л байвал хөдөлж л байгаа бол энэ бидний бие дотор энерги зарцуулж байна, тий. Энерги ашиглаж л байгаа бол бид нарт энд хог хаягдл үүсч л байгаа. Энэ хог хаягдлыг бодис салцаа маш сайн байж гарах ёстой үед нь гаргаж чадна. Үгүй бол бид нэр хор хоримтлагдсан байгаа учраас бид нэр өвчлөөд байна, тий. Ямар нэгэн зүйл бүглэрч тагларсан байгаа учраас бид нэр асуудалтай байгаа байхгүй яа. Тэрийг цэгцэлж маш хурдан одоо эсэгч гэсэндээ мансуурцсан, манарцсан дотор байгаа тий олон зүйлийг эсийг дээр нь бидний дархлааны эс гэж нэг гахалтай зүйл байдаг байхгүй яа. Дээр нь одоо энэ бохирдлуудыг, энэ лимфийн сувгуудыг нээх, энэ цусыг цэвэрлэх, энэ олон цэвэрлэгээг бол бид нэр нэлээд олон удаагийн давтамжтай детоксоор сайхан гоё цэцлэх боломж байдаг. Энэ бол Gemma-гийн детокс, Gemma-гийн мацаг гэж нэрлэдэг байгаа юм л да. Тэгээд Gemma-гийн мацаг бол яг
72 цагийн мацаг байдаг. Гэтэ бид нэр 72 цагийн хугацаанд ямар нэгэн одоо хоол идэхгүй зөвхөн одоо витамин, эрдцүүдийг нөхдөг мега уухарыг ашигладаг. Тэгэхээр энийг ахаад нэг өөр хэлээр бол шим тэжээлийн мацаг гэж нэрлэгддэг байхгүй юу? Шим тэжээлийн мацаг. Тийм. Тэгэхээр одоо сая Азиа захирал уугаа зүцхэд өлсөхгүй байгаа шүү дээ. Ямар ч өлсөх мэдрэмж төрөөгөө өмнө нөгөө нэг тураах имлэгээс юу яаж исэн одоо тураадаг тан гэж авч ууж исэн, тураадаг кофе ууж исэн. Тэгээд турах гэж шивганы мацаг гэх юм уу одоо зүгээр тэрийг мацаг гэж бас хэлэхгүй л дээ. Зүгээр шууд 2 өдөр илүү дараалаад шивганаас өөрөө бидэг ямар ч ийм витамин гаднаасаа аваагүй. Тэгээд маш их сулдсан, ядарсан, би хүртэл ингээд бүр ингээд сулбаагаад ингээд тийм болоод ирсэн. Тэгсэн чинь би бүр ингээд үнэхээр гайхаад байгаа нэг зүйл нь би өглөө эрт бас чаддаггүй төрлийн багхгүй. Одоо манай энэ над руу өдрийн 11 12 цаг над руу өглөөний минь гэж залгаад. Тий би тэгээд өглөө бас ер нь бол 10 11 гээд бас яг ба сэрүүлэг тавих юм бол бас чаддаг л да. Тэгсэн чинь мацаг эхлүүлсэн өдөр 2 дахь өдрийн яг өглөө би 4:40 гэж сэрээд миний нойр хүрээгөө. Хойлоо зэрэг сэрсэн. Тий хойлоо зэрэг сэрсэн. Тэгээд өчигдөр өглөө болохоор бас би 5 цагт боссон. Өнөөдөр бүр 3:30 гэж ингээд сэрээд өчигдөр орой би яж хоёрт унтсан. Гэтэ 10 цаг гээд тэгээд ерөөсөө ингээд би хөнгөн нойр сэргэг дахиад дээрэс нь миний үнэхээр гайхсан зүйл би өчигдөр жимдээ ороод баг нөгөө худалчинд хамгийн хүнд жингээр хийхэд ч бэлэн байсан. Бүр өмнөхөөсөө илүү хүчтэй болсон. Тийм дасгал одоо нөгөө нэг ял болгож хийдэг байсан шүү дээ. Одоо за бушуухан шиг дуусгачих. За ганцаараа ороод ирсэн юм чинь ингэсгээчээл гарчээ марчээ гэдэг ч юм өөрийнхөө төлөө бэжэл яг үндэ өөрийгөө хуурж дасгалаа хийдэг байсан бол өчигдөр бол ингээд бүр үнэхээр вау гэд би одоо өөр үнэхээр вау гэдгээс одоо тий өөрийгөө гайхсан. Тэгэхгүй энэ би мөн үү гэж бодсон. Дахиад дээрэс нь бүр ямар одоо гайхамшигтай юм бэ л гэдгийг одоогоор өөр дээрээ мэдэрч байгаа. Тэгээд миний хувьд болохоор анх мацаг эхлүүлэх үеэс ахуулаад бүх мэдрэмжээ паблик байдлаар лайв хийгээд, рил оруулаад, пост оруулаад ингээд хуваалцаад явж байгаа. Тэгэхээр одоо миний хувьд бол огт жемаг сайн одоо бараг л мэдхгүй хүмүүсийн нэг. Тэгэхээр зарим нэг зүйлийг буруу зүрүү тайлбарлаад ярил та хэд маань ойлгоорой явандаа сураад бас гайг болох хаа гэж бодож байна. За миний хувьд гээл ийм үрдэн одоо мэдрэмжтэй одоогоо. Энэ зүгээр эхлэн шүү дээ. Наад чинь зүгээр эхлэл. Тэгээд 2-3 удаагийн мацагны дараа бүр гоё те өөрчлөгдөн. Өнөр чи арьсч сайхан болно. Би энэ те одоо байдал ч гэсэндээ пропорч их сайхан болно. Ер нь олж авдаг зүйл асар их байна. Хамгийн чухал зүйл нь одоо тэр өмнө нь өглөө босоход хэцүү байсан тий. Энэ явдал юу вэ гэхээр би чинь хороор бохироор дүүрэн байгаа даа. Одоо бидний биц чинь хүнд металлын хор гэж нэг өдөржингөө юу байсан шүү дээ. Явцал хүндрээл тий. Унгаад өдөржингөө унгасан шүү. Сайн унгасаар маш их хор гадагшлна, шээсээр маш их хор гадагшлна. Хөлсөөр маш их хор гадагшлна. Одоо тэгэхээр бид нар мацгийн үед маш сайн унг өтгнөө гарга тий. Ахаа бид нар чинь гицээ цэвэрлээд өгч ш төрүүлээд. Тэгэхээр гицээ цэвэрлж агаад дараа нь бид нар энэ бүх зүйлээ оролцуулаа юм л да. Тэгэхээр жамагийн мацаг одоо 7 жилийн хугацаанд яг энийг удирдаад, бага удирдаад явж байгаа хүний хувьд үнэхээр супер мацаг. Гайхалтай мацаг. Өсөхгүй, ядраахгүй, хийх тусам та бүхэн өөрийгөө гоё болж байгааг мэдрээл байна. Тэгэхээр ярих нэг өөр, хийх нэг өөр байдаг тий. Хийх нэг өөр ахгүй. Тэгэхээр ингээд мацагт ямар ч байсан зориод хамт явсан. Дахиад хийж үтсэнд өөртөө хөрөнгө оруулалт хийсэнд миний зүгээс танд бас баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд маш гайхалтай гоё үр дүнгууд зөндөө байгаа. Олон гайхалтай үр дүнгуудээ мацагт яваад хуваалцаарай гэж хүсэж байна. Тэгээд мацагт одоо бидний одоо эмэгтэй хүн болгоно нэг л зүйл. Ер нь бол нэг бүгд адилхан зүйлийг мөрөөддөг. Ер нь дэлхийн хүмүүс бүгд адилхан зүйлийг мөрөөддөг. Эр эмгүй ер нь ингээ хараад хахад бүгдээрээ эмэгтэй хүмүүс гоё өстэй байх. Гоё өс одоо өс бол гоо сайхны бас нэг хэсэг байгаа шүү дээ. Дахиад гоё арьстай байхыг хүсдэг тий. Дахиад бүгд залуу байхыг хүсдэг. Тий. Тэгвэл мацаглж бид нар байснаар ямар ч байсан залуу байх, эрүүл байх, гоё өстэй байх, гоё арьстай байх бүх нууц мацагт бас оршиж идэг байхгүй юу. Тэгэхээр хийгээд үзээрэй. Жемаг та нар маань одоо юу гэдэг юм бизнес гэдэг юм уу сүлжээ гэдэг утгаар биш. Жемаг миний эрүүл мэндийн манаа зогсох миний гайхалтай арт тал гэж бодоод
эрүүл мэндийн зүгээс нь хараад бид нартай нэг дээрээ гэж ямар ч үсэн одоо намайг танихгүй анхудаа сонсож байгаа, жамааг мэдхгүй анхудаа сонсож байгаа хүмүүст миний зүгээс бол уриалах байна. Олон гахалтай үр дүнгууд байгаа. Үнэхээр гахалтай үр дүнгууд байгаа. Тэгээд мацагт бүх өвчнийг ангаах шид байдаг. Одоо 2016 онд мацаг ер нь хүний биед ингэж нөлөөлдөг гэдгийг одоо батлаа, шинжлэх ухаанаар тий батлаад одоо Нобелийн шагнал хүртсэн Японы эрдэмтэн байдаг. За тэр хүний судалгаачсантай коммент хийж байлаа. За тэр болгоно чи өөрөө мэдлэг болгож авч явах гээд тий. Тэгээд Жимагийн ер нь ингээд олон хоногийн мацгууд байгаа даа шүү дээ. 1 хоногийн ч мацаг байна, 2 хоногийн ч мацаг байна, 3 хоног эсвэл 9 21 108 гэдэг ахаад хурай эсвэл түрүүний хэлдэг шива эсвэл үүдийн дан таргаар гэдэг их олон төрлийн янз янзын юм яриад ах шиг байгаа. Тэгэхээр маш олон төрлийн мацаг байдаг. Хоног нь өөр байна. Ахаад хэрглэж идэж ууж байгаа юм нь өөр байна, тий. Энэ тохиолдлуудад мацагны хамгийн чухал зүйл нь буюу одоо дэлхийн хэмжээнд 72 цагийн мацгийг бас их шинжлэх ухаанч мацаг байна. Урт биш. Бас богино биш, тий. Яг сайхан хүн ингээд хийхэд айтайхан эвтэйхэн ингээд хийж чадах тийм хугацаа бол энэ 72 цаг байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийн их олон эрдэмтэд бас 72 цагийн мацгийг хүмүүс зөвлөдөг. Хит удаашрах юм бол бас төвхтэй. Мацагны ахин нэг чухал зүйл юу гэдэг вэ гэхээр тайлах нь өөрөө чухал гэдэг. Хэрвээ 1 хоног мацаг барсан бол 2 хоног тэрийг тайлах хэрэгтэй. Нэг хүмүүс ингэ 1 хоног сайхан хоосон байлаа гэж маргааш нь хамаагүй идчихдэг хүмүүс байдаг. Тэгж болохгүй гэсэн үг байхгүй юу? Эсвэргээрээ цэвэрлсэн биеийн дээр хамаагүй зүйл орох юм бол бүр одоо минь дэлбэлж байгаа юм шиг асуудал үүсгдэг гэсэн. Тэгэхээр мацаг тайлах хугацаа өөрөө чухал байдаг. Тэгээд Жамагийн одоо 72 цагийн мацаг буюу 3 хоногийн мацаг барсан дараа бид нэр 7 хоног мацгаа тайлдаг. Тэгэхээр мацгаа л маш гоё зөв тайлж чадах юм бол хэлбэлээ. Өстой супер тий өөр дүнтэй мацаг хийсэн байна л гэж хэлэндээ. За баярлалаа. Мацагт эрүүл байх өвдөс байдаг гэж л хэлээ да. Окей. За ингээд өнөөдөр хамтдаа алтан цагаа зориулаад гаргаад хамтдаа ярилцсан өнөр жаргал захиралтаа баярлалаа. Тэгээд миний хувьд болохоор өөр дээрээ ингээд одоо жишээ аваад гэдэг юм уу ямар ч сан манайхан би ингэж өөрчлөгдөж जैन миний бодол, миний оюун санаа тий миний бие, миний мэдрэмжүүд ингэж өөрчлөгдөж जैन гээд тэгэхээр таниулаад явж байгаа. Тэгээд хэрхэн одоо өөрчлөгдөх үр дүнгээ хуваалцаад яриад зураг, бичлэг юмнуудаа цувралаар бас өргөжлүүлээд явнаа. Асуух зүйл байх юм бол бас нээлттэй хандаж болно шүү манайхаа. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Гар орж байгаа. Амжилт хүсье. Ядсаас хөрлөхөн цаашдын бүх ажилд нь, амьдралд нь хийсэн, зорьсон, бүтээх гэж бодож байгаа бүх зүйлд нь таны тэнгэр тантай хамт байгээ. Бас олон сайхан тэнгэр явах болтугай гэж өрөөё. Баярлалаа. Ерөөлөөр олгээ. Тэгээ таны ажил үйлс бүх зүйлд нь дээдийн хүсье. За баярлалаа.